Хүүтний улирал эхлэмэгц Циндиман Гомбаева тэжээвэр нохооныхоо эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулдаг. Дулаан хувцас өмсгөж, тусгай цүнхэнд хийж салхилуулна. Нэгэн удаагийн зугаалгын үеэр хайртай нохоо нь даарч чичрэн гиншиж 50 бус болсныг анзаарчээ. Тиймээс бүсгүй мал эмнэлэгт хандахаар шийдсэн байна. Үнэхээр хүүтэн үед бид аль болох гадагшаа гарахгүй байхыг хичээдэг. Манайх Йорк үйлдвэрийн жижиг биетэй нохоотой учраас маш хурдан даардаг. Тиймээс салхилуулах хугацааг богино болгож аль болох тухтай байлгахад нь анхаардаг. Учир нь тэжээвэр амьтныхаа эрүүл мэндийг бид нэм тэргүүнд тавьдаг. Үзлэгийн үеэр эмч нохоон халууныг хэмжиж, сарвуу жих гэдсийн шалгана. Эдгээр хэсгүүдийн арьс нэмгэн өөхөн давхраг багтай тул хамгийн түрүүнд даарч өвддөг байна. Эзэн нь амьтан нэг хөлөөс нөгөө хөл рүүгээ ээлжлэн гიშгэж байгааг шууд анзаардаг. Тэр даруй сарвууны ууланд засны үлдэгдэл улайлт хавдар байгаа хэсгийг шалгах хэрэгтэй. Мөн салхилсны дараа заавал бүлээн усаар угааж хуурай болтол арчиж байх ёстой. Эрүүл мэндийн хүндрэлээс сэргийлэхийн тулд малын эмчнэр энгийн дүрмүүдийг мөрдөхийг зөвлөж байна. Хэрв таны анд дотор ноолор өсгүй бол дулаан хувцас гутал авч өмсөх нь зүйтэй. Ингэснээр хүлдэлтөө сэргийлнэ. Салхиулах хугацаа 30 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Хэд хүйтэн үед жижиг биетэй амьтанд зориулж дотор бие засах, живх, дэвсгэр хэрэглүүл тохиромжтой. Хүлгэлт нь ханиад томуу давсагны өрөвсөл, эдис үхчих, цаашлаад мүч тарихад хүргэх аюултай. Тэжээвэр амьтдаа дулаалцуулж байна гэхдээ эзэд ихэвчлэн алдаа гаргадаг бөгөөд энэс болж амьтдын байдал улам дорддог. 7 хоногт зунджаар 3-4 тохиолдол бүртгэгддэг. Ихэнх нь эзэд анхны тусламжийг буруу үзүүлснээс болдог. Жишээлбэл сарвууг нь хүчтэй үрэх, дотроос нь дулаацуулна гэд спиртийн агуулмжтай зүйлэг өгөх зэрэг. Үүнээс болж амьтад шоконд орж дараа нь манай эмнэлэгт ханддаг. Эзэд нохоон сарвууг үрэх, халуун усанд хийх, халуунжин тавьж огт болохгүй. Харин энэний оронд бүлээн хоол, ус өгч, хүнжилд ороож дулаацуулах нь зүйтэй. Шаардлагатай бол даруй мал эмнэлэгт хандах хэрэгтэй. Валентина Цыбикова, середина земли, Бурятия. Ледовый дворец Байкал мөсөн ордон Оросын тэшүүрийн спортынхны анхаарлын төвд орлоо. Өнөөдөр улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн нислэл олж, Белорусын төлөөллийг оролцуулсан 100 орчим тамирчин 2 өдрийн турш энэхүү чухал гараанд медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн 2 төрлөөр явагдана. Сонгодог олон төрөлтөд тэшүүрчид 500, 1500, 5000 метрийн зайд уралдах бол эмэгтэйчүүд нэмэлтээр 3000 м, эрэгтэйчүүд 10000 метрийн зайд өрсөлдөнө. Мужчины на 10 000. Анхаар өмнө нь гараанд Дарья Кочанова шинэ амжилт тогтоолоо. 1:15:69. Уже в первый день. Тэмцээний эхний өдрөл дэвжээний шинэ рекорд тогтогдлоо. Эмэгтэйчүүдийн спринтийн олон төрөлтийн 1000 метрийн зайд Нижний Город хотоос ирсэн Дарья Кочанова төрүүлж энэхүү амжилтын эзэн болов. Тамирчин бүсгүй өөрөө энэ үзүүлэлт өндөрч цаашид ахиулах боломжтой гэж хэллээ. Мэдээж үр дүндээ сэтгэл хангалуун байна. 500 метрийн зайд ч гүйж рекордоос ердөө 11 секундээр дутуу зогссон. Харин 1000 м дээр шинжлэн тогтоолоо. Энд үзүүлж байгаа амжилтууд залуус охидын аль альныхаа хувьд маш өндөр байна. Тиймээс энэ мөс хамгийн шилдэгүүдийн нэг гэж бодож байна. Нээлтийн нислэлд олон арван хөгжөөнд дэмжигч цугларч мөсөн дээр эрхүүгийн тамирчид үзүүлбэрээ солилууллаа. Оролцогчдыг Оросын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Николай Гуляев болон мужийн захирагч Игорь Кобзев нар мэдчлэн хүлээн авсан байна. Эрхүү нутаг зөвхөн тэшүүрийн спорт гэлтгөө олон төрлийн авиаснуудаар баялаг юм а. Харин тэшүүрийн спортын түүхэнд эрхүү мужи төдийгүй зөвлөлт холбоот улсыг алдаршуулсан маш олон алдартан бий. Бидний зорилго бол энэ гайхамшигтай, эртнээс уламжлалтай, жинхэнэ орос спортын төрлийг дахин алдартай болгох явдал юм а. Энд хамтран хийж буй бүхэн маань энэ зорилгод тодорхой хувь нэмэр оруулж байна. Энэ тэмцээн тус спортыг түгээн дэлгэрүүлэх боломж олгож байна. Тэшүүрийн спорт бол үнэхээр уран гоёмсог, хувь хүний онцлогийг харуулдаг төрөл.
Тамирчин бүрийн өөр чанар энд тодордог. Энэ спорт бидэнд эрхүү мужид ч мөн адил сонирхолтой. Завтра финаль. Маргааш тэмцээний сүүлийн өдөр болно. Туршлагатай тамирчидтай хамт залуу дэшүүрчид ч усан дээр гарна. Бүх оролцогчдын хувьд энэ нь өөрийгөө улс даяар таниулах боломж юм. Эрхүү мужийг Ксения Горбунова мөн нөөцөд байгаа Николай Аникин нар төлөөлөн оролцох төлөвтэй. Тэмцээн хэн бүхэнд нээлттэй. Светлана Лопушанская, Артур Рощупкин. Специально для программы «Новости». Би Гоша Куценкотой найзууд болсон. Тэр наадмын дараач харилцаагаа үргэлжлүүлсэн шүү. Из-за проблем со слухом Сонсголын асуудлаас болж Захарт ярих нь бэрхж тэр дуулах үнэхээр дуртай. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ, нүүрний хувиралдаа шингэн дууны үгсийг тохионы хэлээр илэрхийлдэг. Нэг удаа Захарын тоглолтын бичлэгийг жүжигчин Гоша Куценкод үзүүлжээ. Читагийн сурагч хүүгийн чин сэтгэл, хүнийг татах чадамж, жүжигчний сэтгэлийг гүн хөдөлгөж улмаар Москва хотод болсон Таны авьяас энэ дэлхийд хэрэгтэй нэртэй 6 дахь наадамд тэрнтэй хамт оролцохоор шийдсэн байна. планете. Я люблю тебя настолько, на земле любви не столько, может во вселенной только собрать. Фестиваль собрался. Наадамд Орос даяарх авьяаслаг хэдэн зуун хүүхэд цугларч нийт 32 үзүүлбэр төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт Диана Гурцкая, Анатолий Руденко, Дмитрий Дюжев нар болон бусад уран бүтээлчид тайзнаа гарсан байна. Нээлттэй ертөнцид тусгай төвийн сурагч Илья Христолюбов, дуучин Сергей Чуйковын хамтаар ер зоргийн медаль дууг дуулжээ. Тэрний хувьд энэ нь хамтарсан 2 дахь тоглолт байна. Выступление. За землю родную, за мир человечеству. На сцене выхожу. Тайзан дээр гараад л болоо. Найзалж ярилцаж байна. Би айдаггүй. Өөрийгөө сайхан мэдэрдэг. Нет, страшно. Нормально, я чувствую тебя хорошо. Светит незнакомая звезда. Снова мы оторваны от дома. Снова между нами города. Костя дасан цогцох урлагийн замналда дөнгөж эхний алхмуудаа хийж байна. Том тайзан дээр өөрийгөө сорсны дараа тэрээр тодорхой зорилго тавьж түүн рүүгээ итгэлтэй урагшилж ухрахгүй байхаар шийджээ. Мне понравилось. Надад хөгжим их таалагддаг. Би жүжигчин болохыг хүсдэг. Был актером. Энэ мөрөөдөл биелэх боломжтой. Өмнөх тоглолтуудын нэг нь болоод өнгөрсний дараа Читагийн сонсгол султаа охин Вероника Родионова, Евгений Краткевичийн тасалбар нэртэй дууны клипийн од болсон юм. Душа твоя, твой путь осветит. Твори добро и будь сильней. Пример в тебе находят дети. Любовь из тысячи лучей. В этом году Энэ жил ирээдүйтэй уран бүтээлчийг Таны авьяас энэ дэлхийд хэрэгтэй буйны сангийн элч төлөөлөгчөөр сонгожээ. нужной планете. Только смелым покоряются моря, моря. И танцуй, как будто ты один на свете. Всего на благотворительность. Буйны наадамд өөр байгалийн хязгаарыг Чита хот болон Макка Вева суурангаас ирсэн 8 залуу төлөөлсөн байна. Сэтгэл дуулан студийн удирдагч Валентина Зубкова хүүхдүүдтэй өдөр бүр бэлтгэл хийдэг. Уран бүтээлийн хичээлүүд нь тэднийг илүү чөлөөтэй болгож энэ дэлхийд өөрсдийнх нь хэрэгцээ үн цэнийг дахин мэдрүүлэхэд тусалдаг. Они нужны этому миру. Сложно детям. Хүүхдүүд хэмнэлд орох нь амаргүй. Зарим нь ялангуяа сонсголын 4-р зэргийн бэрхшээлтэй эсвэл бүрэн дүүлэх хүүхдүүд огт сонсож чаддаггүй. Гэхдээ тэд дуулах маш их хүсэлтэй. Тиймээс бид чанга яригч ойр тавьж тэд ойртож очиод жишэргээг нь мэдэрдэг. Зарим нь бүр чихэндээ нааж байж мэдэрдэг. Чувствовать вибрацию. Впереди у ребят Иргэжил улсынхаа гол тайзнаа дахин гялалцахын тулд олон сарын урт бэлтгэл хүлээж байна. на главной сцене страны.
Хиймэл оюун хурдцтай хөгжиж, боловсролын салбарт бүр чихээр ашиглагдах болжээ. Зүүн хойд холбооны их сургуулийн 4-р дамжааны оюутан Владимир Пиактистов дипломын ажлаа бичгээр бэлтгэж байна. Тэрэнд эрдэм шинжилгээний өгүүлбэрүүд, дижитал хэрэгслүүд, тэр дундаа хиймэл оюуны технологиуд тусалж байна. Текстээ засварлах, мэдээлэл хаах, мөн олсон мэдээллийн үнэн зөв эсхийг шалгахтаа ашигладаг. Хиймэл оюунаар диплом бичиж болох уу? Болохгүй л болов. Учир нь хуулбарсан эсхийг шалгадаг штеп. Их сургуулиуд хяналтаа чангатгаж, антиплагиат буюу үл хуурах системийг ашиглаж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хиймэл оюуны тусламжтай бичсэн ажлыг илрүүлэх шинэ функц нэвтэрчээ. Энд яг аль хэсгийг хиймэл оюун ухаанаар бичсэнийг тодорхой харж болно. Тэр хэсгүүд ягаан өнгөөр ялгарч харагдана. Багш нар эдгээр хуудсыг тусгайлан нягтлж дүн шинжилгээ хийдэг. Үүний зэрэгтэй тус сургуульд програмчлал, хиймэл оюуны систем боловсруулах чиглэлээр сургалт явуулж, оюутнууд нейрон сүлжээг хэрхэн бүтээхийг судалж байна. Гэвч ийм технологиг дипломын ажил бичгээд ашиглахыг хориглодог. 3 жилийн өмнө хиймэл оюун ухаанаар дипломын ажил бичсэн оюутнуудыг бид төгсгөөгүй. Мэдээж оюутнууд суралцах явцдаа ашиглаж болно. Код бичих, хүнд математик бодлого бодоход дэмжлэг болно. Гэхдээ хиймэл оюун ухаан бас алдаа гаргах тохиолдол бий. Нейрон сүлжээ нь суралцах үйл явцад хэрэгтэй туслагч байж чадна. Харин төгсөлтийн үнэлгээний үед хамгийн чухал нь бие даасан ажил хэвээр байна. Учир нь алгоритм бус жинхэнэ мэдлэг л ирээдүйн мэргэжилтнийг тодорхойлдог юм. Калмыцкий государственный университет имени Басамба Дмитриевич Градивоковын нэрэмжит Халимгийн их сургууль нь цөлжилттэй тэмцэх шинжилх ухааны судалгаа хийх, мөн нисэх хүчин болон экологийн чиглэлээр өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах томоохон төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь шинжилх ухааны чадварыг нэмэгдүүлэх, боловсролын үйл явцад орчин үеийн технологи нэвтрүүлэхэд чиглэсэн төрийн приоритет 2030 хөтөлбөрийн нэг хэсэг юм. Бүс нутгийн их сургууль шинэ технологи нэвтрүүлэхээс гадна дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдэх, инновацийн шийдлүүдийг хэрэгжүүлэх тогтвортой экосистем бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Нисэгчгүй агаарын хөлгийн энэхүү төсөл нь ирээдүгөө амжилттай болгох бас нэг алхам юм. Тулгуур их сургуулийн захин өөрчлөлтийн газрын дарга Андрей Антеевийн хэлснээр уг төсөл нь цөлжилт, экологийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхээс гадна шинэ ажлын байр бий болгож, бүс нутгийн хэмжээнд өндөр технологийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой. Технологий в региональном масштабе. Бид өгөгдлийг тайлж боловсруулна, тодорхой санал, тодорхой төлөвлөгөө гаргана. Цөлжилт болон газрын нөөцийн дороотолтой тэмцэх соёл техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн салбар маш эрчимтэй хөгжиж байгааг бид бүгд мэднэ. Тиймээс бид тэдгээрээс авсан мэдээллийг мониторинг хийх, бодит шийдвэр гаргахад ашиглана. Зөвхөн видео бичлэг төдийгүй төрөл бүрийн индекс хэмжүүр тулгуурласан өгөгдөл ашиглахыг зорилж байна. Мөн Антеевийн онцлсноор хөтөлбөрийн хүрээнд оюутнууд онлайн мэдлэгээс гадна практик ур чадвар эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болно. Их сургууль төслийг удирдан хэрэгжүүлэх 6 мэргэжилтнээс бүрдсэн баг байгуулжээ. Түүнчлэн 75 нисэгчгүй төхөөрөмжийн оператор бэлтгэсэн нь цаашид хөтөлбөрийг өргөжүүлэх суурь нь болж байна. Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн бүсэд анхны туршилтын нислэгүүдийг хийжээ. Бид оюутнуудад төхөөрөмжийг хэрхэн ухсрах, ямар бүтцтэй юм, хэрхэн ажилтгийг нь заана. Програмчлаад л бэлэн болчихно. Мөн геоскан системийн пионер нэртэй квадрокоптер буюу суур төхөөрөмжийг сургалтад ашиглана. Мөн сургалтын трасс байгуулна. Оюутан бүр өөрийн бүртгэлтэй байж ямар дасгалыг амжилттай аль хэсгийг дутуу эзэмшнийг тэмдэглэж сайжруулах боломжтой болно. Халимгийн их сургууль инновацийг нэвтрүүлж, оюутнуудынхаа цогц хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэн урагшилсаар байна. Орчин үеийн сорилт бэрхшээлийн үед тус сургууль чанартай боловсрол олгож, ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх найдвартай талбар хэвээр үлдэж байна. Наталья Доржиева, середина земли, Калмыкия. Харбин хотоос Ябули хүрэхэд 2 цаг 40 минут зарцуулна. Зорчигчид гар утсаа дэмий гүйлгэн сувган оронд зураг авалт хийлгэх боломжтой болжээ. Сэтвчилсэн чимэглэл зураг авалтад зориулсан 40 гаруй иж бүрэн хувцас нүүр бодолд мэргэжлийн зурагчин энэ бүхэн үн төлбөргүй юм.
Энэ хувцас бол Орочон ардын үндэсний дээл. Харин энэ нь бугын ивэртэй малгай, маш өвөр мүц. Надад үнэхээр их таалагдж байна. Үнгийн нүүр будалд хийж өгөөд үнгийн хувцсаар хангаад өглөө. Энэ удаа үнэхээр сайхан юм үзэж зураг татууллаа. Харбин Ябули чиглэлд үзүүлж байгаа фото зургийн үйлчлэл нь Харбины хятадын төмөр замын удирдлагаас өнгөрсөн оны 1-р сард эхлүүлсэн тусгай төсөл юм. Энэхүү үйлчлэг нь зөвхөн 1-р сараас 3-р сар хүртэл үргэлжилнэ. Тасалбар авсан зорчигчид QR кодоор бүртгүүлж зураг авалтад хамрагдах боломжтой. Ойролцоогоор 1500 гаруй хүн энэ үйлчлэгийг ашиглажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад хувцас чимэглэлийн сонголт илүү баяжсан байна. Галт тэргэнд янз бүрийн хэв маягийн хувцас, мөн нүүр будагч, гэрэл зурагчид ажиллаж байна. Ингэснээр аялал илүү таатай болж зорчигчид маань үзэсгэлэнт Хэйлүн Зян мужийн мөс цасны аялал жуулчлалын соёлыг илүү мэдэрч чадна. Миний галт тэргээр аялах тухай ойлголт бүрэн өөрчлөгдсөн. Багада галт тэргээр явах уйдгартай санагддаг байсан. Харин одоо энэ чиглэлд олон соёлын арга хэмжээтэй болж хүүхдүүдэд ч маш хөгжилтэй, бүр гэртээ байснаас илүү сонирхолтой байна. Тусгай фото зургийн галт тэрэг одоогоор 7 хоногт 1 удаа явж байна. Цаашид төмөр замчид зорчигчдын бодит урсгалаас шалтгаалan фото үйлчилгээний тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр аяллаа зам өөрөө дурсамж болон хувирч чаддгийг харууллаа. Энэ нь тээврийн логистик аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг хэсэг болж өвлийн амралтын шинэ жишгийг бүрдүүлж байгаа тод илрэл юм. Олеся Корзун, CGTN. Энэ танхимд 40 гаруй бүтээл дэлгэгдэжээ. Тэдгээрийн ихэнхийг сэтгцийн эрүүл мэндийн төвийн өвчтнүүд туурвсан байна. Энэ хоёр зургийг 11 настай охин эмээдээ зориулан зурсан бол энэ нь өөр нэг охины бүтээл бөгөөд ол санаа нь гэр бүлийн эв нэгдэл аж. Энд бас нэг хүүхдийн зураг байна. Тэр сурагч сургууль дээрээ найз нөхөдгүйч англи хэлний багш нь үргэлж хамгийн том түшиг тулгуур нь болдог байжээ. Үзэсгэлэнд эмч, совилогч болон бусдад үргэлж туслахад бэлэн хүмүүсийг дүрсэлсэн олон зурагч бий. Хүмүүс төдийгүй гэрийн тэжээвэр амьтадч багтжээ. Зохион байгуулагч нь Жан Цэмвэн бөгөөд тэрээр урд нь өөрөө тус төвийн өвчтөн байжээ. Сэтгцэн эмгэгтэй хүмүүс тусалдаг хүмүүс ямар их хөдөлмөр гаргадгийг хүмүүс төдийлөн үнэлдэггүй гэж би боддог. Тэд бусдад анхаарал халамж тавьсаар өөрсдөө үл үзэгдэх мэт байдаг ч үнэхээр агуу ажил хийдэг. Тиймээс бид тэднийг олон нийтэд харуулахыг хүссэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийд даяар ойролцоогоор 1 тэрбум хүн сэтгцэн эмгэгтэй амьдарч байна. Тэгэхээр тэдэнд анхаарал халамж тавьдаг хүмүүсийн тоо үүнээс ч олон гэсэн үг юм. Манайх цогц хандлага баримталдаг. Бүлгийн эмчилгээ, хувь хүний дэмжлэг аль аль нь бий. Энэ ажилд маш олон мэрэгчлэн оролцдог. Сэтгцэн эмч, мэдрэлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гээд олон хүн хамтарч ажилладаг. Энэхүү үзэгдэл нь Хятадын их газрын бүсэд зохион байгуулагдаж байгаа анхны ийм төрлийн арга хэмжээ юм. Мөн Хятадын уран зургийн галерей, Италийн бичиг хэргийн брэнд Молескинтэй хамтран ажилласан анхны туршлага боллоо. Тус брендийн төлөөлөгчид уран бүтээл нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлдэг гэдэгт бат итгэлтэй байна. Бичих, зурх нь мэдрэлийг тайвшруулдаг гэдгийг шинжлэх ухаан баталсан. Учир нь хүн өөртөөгөө холбогдож, бүтээлч байдлаа илэрхийлэх боломжтой болдог. Мөн ой тогтоол сайжирдаг юм. Учир нь бүтээл хийх явцад тарих идэвхтэй ажилдаг. Галерейн үзэгслэнгүүд 3 сар тутам шинжлэгддэг. Энэ удаагийн үзэгслэн 3 дугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ.